Сайн байцгаана үзэгчдээ Монгол улсын хөгжлийн төлөөр болсон оюунлаг хөдөлмөрч бүтээл залуучуудыг олноор бий болгох зорилготой залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн бэлтгэл хийх хэрүү танд хүрч байна. Бид энэхүү нэвтрүүлгүүдэд Говьолтай аймгаас үзэгч та бүхэн хүргэж байгааг та бүхэн сайн мэдж байгаа. Говьолтай аймаг маань нийтдээ 18 самаас бүрддэг. Эдгээр сум болгоноос манай залуу зохион бүтээгч 2013 олон улс оролдоонд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа. За бүр тэр тусмаа Шарга, Гуйлан, Дэлгэр, Жаргалан сумуудад залуу зохион бүтээгч нэлээд олон байгаа. Тэдгээр дундаас эхлээд нь сум дотроо шалгаруулах шигшээ уралдаан явуулж байгаад хамгийн шилдэгүүд нь манай нэвтрүүлэгт ирж байгаа сорог байна. Тэгэхээр эдгээр шилдэг зохион бүтээгчид маань залуу зохион бүтээгч нэвтрүүд хэрхэн бэлдэж байгаа, ямар санаа бүтээлээр оролцохыг одоо бүгдээр сонирхцгаая. Ер нь залуу зохион бүтээгчд оролцож байгаа оролцогчид маань орон нутгаас оролцохдоо тухайн орон нутгийнхаа тулгардаг хүндрэл бэрхшээл асуудлуудыг залуу зохион бүтээгчид авч ирж шийдвэрлэхийг хүсдэг. Тэгэхээр одоо бүгдээрээ ямар асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгааг за мөн дээрээс нь Говь Алтайгийн залуучууд юу сэдэж боддгийг одоо бүгдээр хамтдаа сонирхцгаая. Төслийнхөө 2 дахь улирлын хаалтан дээр дараагийн залуу зохион бүтээгч уралдааны гараа эхлэж байгааг албан ёсоор зарлснаас хойш дараа 5 сар өнгөрчээ. Энэ хугацаанд шинийг эрэлхийлэгч, бүтээлч, техник сэтгэхүйтэй хүүхэд залуус манай нэвтрүүлгийн зар түгэх өдрийг хоног тоолон хүлээсэн нь мэдээж. Учир нь залуу зохион бүтээгч нэвтрүүлэг бол мэдлэгээ хэрхэн баялаг болгох ухаанд үзэгчдээ сургах, нөгөө тэгүр өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэх тэмүүлэхийн гүүр болж байдгаараа онцлогтой. Өнгөрсөн хугацаанд манай нэвтрүүлгийн оролцогчдод цаасан дээр буулгасан жирийн нэг санаадуудыг зохион бүтээх анхны оролдлогоо жинхэнэ бодит бүтээл болгож амьдрал хэрэглээнд нэвтрүүлснийг хараад үзэгчдэд төдийгүй эх орон даяараа баярлаж бүтээлч хөдөлмөрч хойч үеэрээ бахархсан лавтай. Ийм л шин үеийн зохион бүтээгчдийг бид энэ удаад ч мөн төрүүлэн гаргахаар ажиллаж байна. Хин сэтгэж бүтээж чадна. Тэр амжилтанд хүрч өөрийгөө нээж, оюун мэдлэгээ үнэт баялаг болгож чадна. Бидний эрэл тавчхандаа баялаг бүтээгчдийн эрэл. Сургуулийн анги танхимд багш нараараа заалгасан мэдлэгээ бодит амьдрал дээр буулгаж, түүний туршиж, хэрэглээ болгон нэвтрүүлнэ гэдэг тийм ч хэцүү давж болшгүй даваа биш. Таны сэтгэл оюунд өөртөө итгэх итгэл, бэрхшээлийг даван туулах ухаан, ур чадвар байхтал хангалттай юм. Засаг захиргааны 18 сум 83 багтай Говьолтай аймагт ерөнхий боловсролын 25 сургууль бий. Залуу хойч үеэ хийж бүтээхийг хүлсэд урайлан дуудаж, тэдний хүсэл тэмүүллийг дэмжин ирээдүйд хэрэглэгч бус бүтээгч, үйлдвэрлэгч бус болон хөгжих зорилгыг өмнөө тавьсан залуу зохион бүтээгч уралдаанд оролцогчдын ихэнх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байдаг. Говьолтай аймгийн засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа залуу зохион бүтээгч уралдааны баруун бүсийн шалгаруулалтанд аймгийн удирдлагууд бүсийнхээ төдийгүй сумдынхаа сургуулиудын хүүхдүүдийг идэвхтэй хамруулах бодлогыг барин ажиллаж байна. Энэ нь орон нутгийн ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой хэмээнтэд үзэж байгаа юм. Өвлийн хүйтэн жавар хаяанд ирснийг сануулan Алтай хөх улсыг намрын цас дарсан байгаач замын хол бартаа саадыг үл ажран Говьолтай аймгийн сумдаас хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэд хөтлөгдсөн хүүхэд залуус залуу зохион бүтээгч 2013 уралдааныг зарим ирсээр байна. Тэдний нэг хэсэг аймгийн төвөөс 90 гаруй километрийн алсад байх Гуйлан тасганы хүүхэд залуус. Дөгөө эргэж дуутай холбогдсон араа мөн дөгөө эргэж дуутай холбогдсон араас иргэнэ. Эргэж гинжээ бомб хийж бомб Гуйлан тасганы 12 жилийн сургуультай улсын тэргүүний сургууль 200 гаруй сурагчтай. Залуу зохион бүтээгч уралдааны зар явж эхэлсэн үеэс л энэ сургуулийн сурагчид залуу зохион бүтээгч уралдаанд оролцох хүсэлтэй байгаа тухайга технологийн багштай хэлжээ. Зам цастай байгаа үед олон хүүхдийг аймгийн төвд авчирна гэдэг хүндрэлтэй учраас технологийн багш нь урьдчилсан шалгаруултыг сургууль дээрээ зохион байгуулж чанартай, шилдэг, шилмэл санаа бүтээлтэй хүүхэд залуусаа манай уралдаанд дагуулan иржээ. Тэгээ тэр тухайн үед нь зарласаж ирээсээ тэгээд хүүхдүүд шавтсан. Тэгээд тэр дотроос нэг машин техник хөрөнгө тутал болохоор ч манайх чинь болохоор 90 гишүүн хүүхдүүд бол ирж чадаагүй. Тэгээд олон хүүхдүүд байсан боловч тэндээсээ бүртгэжээж ахаад сургууль дээр нэг шалгаруулалт яваа. Тэгээд тэндээсээ нэг шилэгдсэн гэсэн одоо нэг 5 6 бүтээл ирсэн. Тэгээд дахиад нөгөө хүүхдүүдийнхээ бүтээл ахиж нөгөө баг дээр аваад тэгсээр гадаг нэг 10 гаруй бүтээлтэй нэг 6 баг баг шүү дээ.
Сургууль дээр болсон шалгуултан дээр болохоор бид нэр ингээд өөрийнхөө санаа шийдсэн санаагаараа өрсөлдсөн. Тэгээд тэр дотроос бид нэр ингээд шалгарч гарч ирсэн юм аа. Тэгээд энэ юу залуу зохион бүтээгч нь болохоор хүний ажлыг хөнгөвчлсөн тийм амар бүтээгдэхүүн хийхийг санаачилж харж ирсэн. Санаагаа олоход хэрэг хүндрэлтэй вэ? Хэцүү байв уу? Амархан юм байна уу? Хаанаас олсон бэ? Санаа тэгэл ээж аав ярилж бид гурав ярилж тэгэл өөртөө санаа гаргаж ирсэн дээ. Игч бүгдээсээ ямар хуу санаа явуул болох уу гэж асуусан чи энэ санаагаа хэрэгжүүлвэл зүгээр юм шүү гэд. Хаад гэж байгаа тийм төмөс арилгах гэж хэцүү юм аа гэж байгаа. Тэрнээс нь болоо бид нэр юм хүнсний ногоо арилгахыг хэлбэр арга гаргах гэж бодсон. Манай нэвтрүүлгийн үзэгчдийн судалгаанаас үзвэл бүх насныхан идэвхтэй үзэгч бас оролцогчдын маань хувьд үнэнч дэмжигч нь байсныг харж байна. Учир нь аав ээж, эмээ өвөө бүхэн, хүүдээ, охиндоо, ач зээдээ мэрэгчлээ өвлүүлэх хүслээс багш нь шавьда мэдлэг чадвар дадал эзэмшүүлэх гэсэн чин сэтгэлээс урган гарсан тэр их тэмүүллийн хүчээр залуу зохион бүтээгчид маань амжилтанд хүрч чадсан байдаг. Энэ амжилт дараагийн шин залуу зохион бүтээгчдийн хувьд уран мэтгэлийн үрийг тарьсаар өнөөдөр эх орон даяараа инхүү шинийг бүтээх сэдэх их хэрэлт гарсныг харж байна. За охид хүүгүүдийн технологийн хичээл бол ондоо штэ. Яагаад залуу зохион бүтээгч оролдоонд оролцъё гэж бодов? Залуу зохион бүтээгч нь болохоор одоо хүний хийж чадахгүй байгаа хөдөлмөрийг хөнгөвчлөх, хүний цаг хугацааг хэмжих юугаар бүтээгдэж байгаа болохоор бид нар болохоор эцэг их болон бусад хүмүүсийн цаг завыг хөнгөвчлөөд илүү их үр бүтээмжтэй байлгахын тулд энийг зохион бүтээгчид оролцохыг хүссэн. Тэгээд бүтээгчид оролцох хүсээд тэгээд бид нар болохоор одоо зуны туршид одоо ингээд Атрийн 3 дугаар аянаас үндэслээд энэ эцэг одоо ард иргэд маань ингээд тариалан ирэх болсон. Тариалан эрхлэлтээ бол устгах системээр усалж байгаа. Тэгээд энэ нь болохоор шланкны бомб шланк дамжуулаад усаа дамжуулаад энэ шланка болохоор бид нэр ивхдэг байгаа. Яагаад тэгээд ивхэх нь болохоор хугацаа их бүтээдэг болохоор шланк ивхэгч машин зохиосон байгаа. Тэгээд шланк ивхэгч машин нь болохоор биеийн хүчээр хөдөлж дугуй гинжид дамжуулахаар хөдлөөд бомб бол эргэж болно болохоор шланка орно. Тийм бид нар болох дээр тэр 90 км-ийн цаанаас энэ тэмцээнд оролцохын тулд иржсэн. Тэгээд замдаа бол бөөлж жаахан хэцүү байсан. Гэхдээ ямар ч гэсэн зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд сэтгэл тогтолж исэн. Одоо жишээлбэл охтууд ингээд урд нь залуу зохион бүтээгч уралдаанд оролцож ирсэн. Тэднийг урд нь үзэж ирсэн үү? Тэгээ яг тэрийг үзэж яхад бас юу бодогдож байна? Одоо өөртөө орох гэдэг шин. Тийм. Их амар таглаж байна. Тийм бид нар ихтэй чаднаа. Эмэгтэй хүндсэн бол ихтэй хүнс илүү гэж болно. Хүний зориг сэтгэл бэлтэн. Говьлдаа аймгийн зүүн үүд хаалга болсон Дэлгэр сумын хүүхэд залуус мөн залуу зохион бүтээгч уралдааныг зарин иржээ. Технологийн багш нь амьдралд аль болох хэрэглэхэд хялбар бүтээлийн санааг эрэлхийлэхийг сурагчдаа зөвлөжээ. Өнөө өглөө гараад Дэлгэр сумаас 90 км одоо яваал ирлээ те. Дөнгөж одоо ирээл байж. Ажлын сурагчид ирээ ер нь нэгийн тэмцээний талаар хүүхдүүд ямар бодолтой байх хэр зэрэг идэвхтэй байна. Нэлээд олон хүүхэд оролцох болсон зүйл байна л да. Хэвч одоо нэг газрын холоос бас нэг унаад төвний асуудал гэдэг ингээд бид нэг жижиг машинтай ингээд тэр багтаамжаараа ингээд ирлээ. Нэг ямар ч бас хүүхдүүд бол ер нь их сонирхолтой байдаг шүү дээ. Залуу зохион бүтээгчийг ер нь их үздэг, нэвтрүүлэг их үздэг. Манай хүүхдүүд бүгд идэвхтэй оролцдог. Манай дугуйлангийн хүүхдүүд байдаг. Техник спорт дугуйлангийн одоо ажилладаг. Тэр хүүхдүүдээс ингээд одоо 4 хүүхэд шил сонгоод аваад ирлээ дээ. Ер нь сурагчдын нийт хичнээн сурагчтай санаа сургуул тэр дундаа энэ танаа дугууланд хичээлдэг хүүхдүүд чинь хэд байдаг бол? Манайх нэг 560-аад сурагчтай. Эндээс нэг ангиас нэг 5 хүүхэд авдаг юм би. Манайх нэг дундын нэг 10 бүлэгтэй. Yani 20 хэдэн хүүхэд одоо хичээлдэг гэсэн манай дугуйланд. За залуу зохион бүтээгч уралдаанд оролцох гээд ирлээ. Ямар вэ? Сэтгэл өндөр байна уу? Яагаад оролцъё гэж бодсон юм бэ? Өөрөөгөө нэгээ тэгээд ажлыг ер нь хөнгөвчлээ тэр бусдын тэр хийх санаа зовдөг тэр ажлуудыг хөнгөвчлээ гэж удаа тэгээд бусад тийм ажлыг хөнгөвчлсэн тэр
юмнуудыг хийж сэтгэгээд тэгээд авчирсан. Санаагаа олж хайхад ер нь хичнээн хугацаа зарцуулах хэцүү юм байна уу? Амархан юм байна уу? Гайгүй амархан дуул. Энэ тэмцээнд оролцоход ер нь хэн та нарт одоо зоригжуулж, хэн та нарт зөвлөв? Багш болон тэгээд аав ээж гэр бүлийнхэн дэмжсэн. Тэгээд найз нөхдөд үргэлж дэмждэг. Хүүхдүүдээс санаагаа хэрхэн олсон тухай асууж явсаар бид нэгэн хүүгийн аймгийнхаа музейгээс олсон гэх сонирхолтой хариултыг нотлохоор Говьлтай аймгийн музейг үзэхээр ажлаа төр завсарлаа. Алтай нутаг эрт үеэс уран дарагчдаараа алдартай. Үүнийг гэрчлэх Засагтхан аймгийн Тамга 1970 онд шинэ бүтээл оновчтой санаачлаг уралдаанд зориулан бүтээсэн уран дархан Зэдэнхүүгийн 10 өргөс 10 түлхүүртэй Монгол цоож тухайн үеийн Засагт хааны хушууны одоогийн дэлгэр сумын 90 дархны дэл ухтагдад зориулан бүтээсэн хуй дээр нь луу хэ болон олон төрлийн эмийн ховор ургамлыг сийлэн бүтээсэн мөнгөн хит хутга зэрэг дархан хүний бурхан ухаан алтан гараар бүтсэн олон гайхалтай бүтээлүүд аймгийн музейд өнөө хүртэл хадгалагдан үлджээ. Үе дамжуулан бүтээсэн эдгээр дахин давтагдчихгүй бүтээл одоо ч алтайчуудын ур ухаан бүтээл зэтгэхийн бахархал болдог. Говьлтай аймгийн Хантайшир Эрдэм цогцлбор сургууль технологийнхоо хичээлийг үр дүнтэй болгож хүүхэд бүрийг бүтээлж, хөдөлмөрч, гарын үртэй болгон хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг төдийгүй. Сурагчдын технологийн хичээл дээр бүтээсэн бүтээл бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргадаг байна. Сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн үеэр эцэг эхчүүд хүүхдүүдийн бүтээлийг худалдан авч тэдэндээ уран зариг өгдөг гэнэ. Манай сургууль дээр бол үзэсгэлэн худалдаа гэдэг ингээ гаргадаг. Тэр нь яа гэхээр өнөөдөр энэ хүүхдийн зах зээлд бас ийм чадвартай мэрэгчлээ гэдгийг угаасаа манай мэрэгчлч гэсэн нээж явах хэрэгтэй. Тэгэхээр тэрэнд үзэсгэлэн худалдаагаар энэ хүүхдүүдийг таниулж тэгээд одоо тэр зах зээлтэй нэгтгэж тэр нийгмийн эрэлт хэрэгцээнд л зохицуулж явах хэрэгтэй гэж боддیں۔ Тэгээд манай хүүхдүүд бол ингэдний хөвгүүтэйгээ ингэдэм л улиралд нэг 2 л бүтээл хэдүүлээ хийчихжээ. Тэгэл тэрнийг анхийг үзэсгэлэн гаргаад сургууль дээр үзэсгэлэн дийлгээ зарлцдаг. Нөгөө тэх нь болохоор нөгөө хүмүүс хөөрдөд зарим нь жүндээ хэрэгцээ болсон юм байж байгаа. Аваад хүүхдүүд маань тодорхой хэмжээний мөнгөтэй болчдөг. Угаасаа манай технологийн хичээнд хэрэглээ бизнесийн ухаан гэж том юу ордог. Тэрний ч юу хангагддаг. Тэгээ хүүхд тэрүүгээр урамшдаг. Тэгээ хүүхд өөрийгөө санхүүж болчдөг. Тэгээ одоо ч гэсэн манай сургуульд өөрөө жижигэн бизнес эрхэлж байгаа. Суурай тавьж байгаа юм хүүхдүүд олон байна. Ахлахангийн сурагчид технологийнхаа хичээлээр олж авсан мэдлэгтэй тулгуурлан хүүхдийн сандал ширээ зэргийг хийж зарж борлуулан хичээлийнхээ хэрэглэл болон ойр зургийнхаа хэрэгцээг хангаж байна. Хантайшир Эрдэм цогцлбор сургуулийн 7 дугаар ангийн сурагч Цаг Эрдэнэ Аз Далайнаар технологийн хичээлд хамгийн хэрэгтэй олон зүйлийг урлаж бүтээхэд шаарддаг ойр зургийн багжаа багтаасан шин төрлийн багжны хайрцаг бүтээлээр залуу зохион бүтээгч уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийг явснаас ч энэ санаа гаргая гэж хэвтүүлсэн. Тэгээд залуу зохион бүтээгч явж байхдаа би баяртай байлаа. Бид хоёр энэ санааг яаж анхлаж гаргасан бэ гэхээр биднээс технологийн хичээлдээ нэгдэг өдөр болгон 2 цаг суудаг байхгүй. Тэгээд биднээс багаж жоохон тутмаагүй байдаг. Эцгүй бол нөгөө багжууд нь эр муухтай байдаг. Тэгээд тийнээс болж би энэ санаа гаргасан. Тэгээд бид хоёр хамтраад сайжруулад улам зэн боловсронгүй болсон. Манай найз маань энийг би анхлаа энэ санаа гаргасан байхад улам боловсронгүй болгоод энэ чи ийм болно гэд ийм ингээд надад заа зөвлөө. Тэгээд бид хоёр хамт нэг баг болсон. Энэ л сурагчийн багжны хэсэг аа. Тэгээ биднээс өөртөө гарын дорох материалаа хамгийн онцлог гарын дорох материалаа ашиглан энийг хийж байгаа. Хамгийн том зүйлгүүл нэг нарсан бонцлоо авахд болно. Тэр бол 7-оос 4 ингээд бүтэн жилдээ бүх юм хангачиж байгаа. Аз Далай бол багийн ахлагч. Багийн ахлагч багаа амжилтанд хүрэхэд хамгийн чухал үүрэгтэй гэж тэр үздэг. Тиймээс өөрөө ихтэй байхын зэрэгцээ багийн гишүүнээ зөв сонгох нь багийн ахлагчийн бас нэгэн чадвар гэдгийг тэр олж харжээ. Манай энэ болохоор өвөөтэйгөө байдаг. Тэгээд бас өөрийгөө сайн
сайн хүүхэд хэлсэн юм биелүүлдэг. Тэгээд өөдөөс нэг үг сөрөөд байхгүй. Тиймэрхүү л айсан сайтай тэгэл болж их зав сайтай л хүн байвал нэг гişүн авъя гэхээр нэг гişүн яг хоёлоо л хахад тэгэл болчихж юм да. Аз далай цог эрдэнэ хоёр залуу зохион бүтээгч уралдаанд багажны хайрцаг бүтээлээр амжилттай оролцож чадвал цаашид олон зүйлийг сэдэж хийхээр төлөвлөжээ. Мэдээж тэднийг урмаар тэтгэж зөв чиглүүлж чадвал ирээдүйн шилдэг инженер техникийн мэрэгжилтнүүд болж чадна. Би инженер болчихвол тэгэл өөрийн гэсэн гоё амьдралаа бий болгоод өөрийн гэсэн тийм ганц гоё тийм том байгууллагатай тэргээрээ өөдөн дээш нь дэмжиж явж байгаа л. Тий. Тий. Буйны үед ажиллагаа хийх болно да. Би болохоор том болоо захирал болно гэж өргөдөг. Тэгээд өөрийн гэсэн компанитай, салбаруудтай би болохоор тийм уул уурхай чиглэлээр ажилладаг компанитай болно. Мөрөөдөл гэдэг хүнийг сайн сайхны оргилууд хөдөлж байдаг гайхалтай зүйл. 7 дугаар ангийн энэ сурагчдад мөн л сайн сайхан мөрөөдөл бий. Залуу зохион бүтээгч 2013 уралдааны баруун бүсийн шалгаруулалт тун удахгүй болно. Тэмцээний хугацаа ойрцоор байгаа учраас багийнхан санаа бүтээлээ 3 минутанд хэрхэн тайлбарлах бэлтгэлээ хийж байна. Ярьж тайлбарлаж чадахгүйгээсээ болоод санаагаа шүүгчдэд бүрэн ойлгуулж чадахгүй байх вэ гэж тэд илээхэн санаа зовж байгаа юм. Гос шүүгчдээс яаж юм. Хамгийн сүлд дээр гэрэл астгал. Ногоон гэрэл асаасаа л гэж зэлбрээ ажин л гэж бодож байна. Гэрэл мөртөө очиод явж мэдтэй олон янз ярьж үзэж байна л да. 3 минутанд багтааж нэгээл цаг маг тавьж байгаа л яриад энэ ч зурагтай яриад тэгэл янз янзаар л үзэж байна. Өөртөө гэсэн тийм таслаад юмнуудаа таслаад авцсан байгаа ярих юмнуудаа гол хэсгүүдийг нь би яриад тэгээд тэр нэг хамгаалалт гэдэг тийм тодорхой бус нэг тийм жижиг сажууд нь юм. Санаа шийдлийг ирж хайж олно гэдэг тийм ч амар зүйл биш. Хантайшир Эрдэнэ цогцлбор сургуулийн 11-р ангийн сурагч бүрд орж мянган жамбал нарын хувьд залуу зохион бүтээгч уралдаанд өрсөлдүүлэх санаа бүтээлийнхээ шийдлийг ирж хайсаар байна. Яг энэ өдөр битээр сууж санаагаа олсон. Манай найз ангидаа тийм цавуугаар юм наагаас сууж яхад нь энэ санаа бүтээр анхаалсан. Ааш нээжсэн. Тэгээс санаа олчод битээр маш их баярлсан нэг өмнөдөө л битээргээ олж чадахгүй юм байна гэл амьсгал санаа унтсан. Тэгээ санаа олсон юм баярлсан. Манай энэ мянгаар зам юм нааж хатан сайн битээр тэр санааг оллоо. Энд чинь нэг иймэрхүү саналуу тэгээ юу цавуугаа хийгээ тэгээ доор болохоор нэг өнгөрөө штэ. Ийм иргэдэг иргэвчтэй. Тэргээр л энэ тэгээ энэгээр ингэж иргээл өөнийгаа ингээд будаа цавууд явчихдаг. Тэгээд энэ чинь хоёр барилттай. Будагч болох чинь ч болох. Харин будаг тэгээ шингэн тийм шингэн дэлгэн бол цавуугаач цавуудч юм тийм. Энд чинь нэм жанаам хийчихэж байгаа байхгүй юу? Энд чинь нэм одоо тийм юутай араатай. Тэгээ жанаамаар араагаа эргүүл тэгээ энэ хоёр хайрцчихна. Тэгээ энэ юугаа энэ хүүшээ эргүүл чинь энэ чинь болохоор тийм иргэдэг араа хийчихэж байгаа байхгүй юу? Энд чинь хоёр барил. Тэгээ чинь нэм хоёр бариулаа гин зүгээр ингээд бариулаа ярих нь зүгээр ингээд юм аянда түрхээ болчихсон. Өөрөөс ингээд явж байгаа юм. Тийм. Будаг гин ханы обонаа тиймэрхүү ажилд бол тий зориулж хийсэн. Зориулж хийж байгаа тийм бүтээл байгаа. Обыг наахын тулд хүн эхлээд одоо крүүчтэй тийм юугаар хийж байгаа. Тэрний оронд зөвхөн тэр крүүшн толгойг наваад тэр урталтан залхахаар өөрөө тийм автоматар ажиллаж тэрийн автоматар өөрөө будаж шонхт янзлдаг тийм битээр санаа болсон байна. Санаа гэдэг энгийн зүйлээс л бий болдог. Ямар зүйлийг яаж хөнгөвчилж, хялбарчилж болох вэ гэдгээс шин санаа, шин шийдэл төрдөг юм. Өдөрлөгт бас нэр өөрийгөө таньж мэднэ бас мөн одоо ямар нэгэн инженерийн чиглэлээ авчих юм бол энэ ямар юм яаж хийж өгөх гэж бодоход бас хэрэг болж байгаа гэж бодож байгаа. Инженер болчихж байгаа хүнд бол залгуун зохион бүтээгчид нэвтрүүлэлт дараа үсэж байгаа хат бол алдахгүй л гэж бодож байна. Тэгээд энэ аварцсан энэ бүтээлээ бусдад хүргэхийн төлөө хуйлаа дайчлана өөртөө. Магадгүй яг одоо чиний зураад сууж байгаа шинэ бүтээлийн санаа маргаашийн Монголын хөгжлийг тодорхойлох шилдэг бүтээл болохыг үгүйсгэх аргагүй юм. Бид цаасан дээр буусан жирийн нэг санааг тань хамтдаа хөгжүүлж чамайг жинхэнэ зохион бүтээгч авиаслыг инженер болоход тань таслана.